B2 төвшөнд бид нар орчоод тэнцэнэ гатсан болвол за одоо бүгдээ граф зурцгаая. За одоо жишээ нь бүгдээ ийм граф зураад. За энэ төвшин таны төвшин гэж үзье. Энэ болохоор таны зарцуулсан цаг гэж үзье тийм ээ. Энэ граф маань яалтчгүй иймэрхүү прогрессионтэй байдаг тийм ээ. Эхлээд бид нар эхний 100 цаг дээр бид нар хамгийн их үр дүнг олж авна. Дан ганц хил гэлтгүй бүх ур чадвар дээр бид нар яг одоо энэ зарчмаар сурдаг. Энэ зарчмаар бид хөгждөг. Тийм учраас эхний 100 цаг A2 төвшөнд ч юм уу тийм A1 A2 төвшөнд аваачна гэсэн үг. А тэгээс. Тэгэхээр А тэгээс А2 хүртэл өөрчлөгдөж байгаа мэдрэмж нь маш том гэсэн үг. Одоо жишээ нь англи хэлээр нэг ширхэгч үг мэддэггүй байжгаад буюу А тэг төвшөнд байжгаад А1 А2 төвшин рүү орно гэдэг нь 100 цагийн дараа алдаатай ч гэсэн өөрийгөө ойлгуулад жуулчны хэмжээнд ч юм уу дэлгүүр хоршоо асуулт хариулт өөрийгөө зохих хэмжээнд аваа явчихна гэсэн үг. Ямар ч харилцах боломжгүй тэг цэгээс бүрэн чөлөөтэй биш ч гэсэн зохих хэмжээнд чөлөөтэй ингээд өөрийгөө илэрхийлээд асуух асуултаа эвлүүлээд явчихна гэдэг чинь маш том өөрчлөлтийг гаргаж ийн гэсэн үг тийм ээ. 100 цагийн дотор. За тэгээд цаашгаа бид нар дахиад 200 цаг зарцууллаа гэж бодъё тийм ээ. 200 цагийн дараа бид нар ийм ялгаа гарна. Харьцангуй баг 5-1 ч юм уу тийм 100 цагаас 200 цаг хүртэл магадгүй А2 төвшөнд л байх бах. За тэгээд 300 цагийг зарцууллаа гэж бодоход тийм ээ. 300 дахь цаг дээр бид нар дахиад л бас маш бага. За энэ дээр магадгүй А2-оос B1 төвшин рүүгээ орж эхэллээ гэж бодъё. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар өөрсдийгөө зохих хэмжээнд алдаатай ч гэсэн бүрэн илэрхийлж сурж байна гэсэн үг. За тэгээд цаашаагаа энэ ч 400 ингээд 500 цаг. За 500 дахь цаг дээр бид нар B2 төвшин рүү орж эхэлж байна гэсэн үг тийм ээ. 400-аас 500, 300-аас 500 дахиад 200 цагийн зүрхэнд бид нар иймхэн хэмжээний өөрчлөлт гарна гэсэн үг. Энэ дан ганц хэл сурахад биш, жимэнд яваад булчингаа хөгжүүлж байгаа бол та хизээч өмнө төмөр өргөж байгаагүй бол эхний одоо 1 сар, 2 сарын дотор хамгийн их булчингийн өсөлт, хамгийн их прогрессыг мэдэрнэ. Дараа нь та олон жил тууштай хичээлцсэний дараа тэр дараагийн шат руугаа ороход та дахиад хэдэн жил хөдөлмөрлөж тэмцээнд ороод өрсөлдөх одоо булчинтай хүмүүсийг бол жирийн нүдээр харахад бүгдээрээ л адилхан булчинтай хүмүүс үүдэг тийм ээ. Тэгэхээр тэр жижигхэн ялгааг гаргахын тулд бид нар дахиад хэдэн зуун цагийг зарцуулах шаардлагатай болдог. Тэгэхээр энэ нь өөрөө байгалийн хууль. Тийм учраас бид нар яадаг вэ гэхээр иймэрхүү төвшөнд ороод ирэхээр шантардаг. За жишээ нь жүжитсүү дээр тийм ээ. 2 жил хичээлсэний дараа жүжитсүү дээр ерөнхийдөө шантраад эхэлждэг. Цэнхэр бүсээ аваагүй ахта одоо магадгүй жүжитсүү хийдэг хүмүүсийн 80% ч гэдэм үү те цагаан бүстэй те шантраад болдог. За магадгүй үлдсэн 20% цэнхэр бүсээ авлаа гэж бодоход тэдний дахиад 80% нь цэнхэр бүснээсээ гарч чадлагүй дахиад жүжитсүүг орхидог. За тэгээд тэдний үлдсэн тэр 20% ингээд явсаар хагаад одоо 1% ч гэх юм уу да тийм ээ. Эцэст нь хар бүсийг авдаг. Тэр хар бүсийг авсан хүн маань илүү авьяастай даач биш. Би бялтрын одоо өгөгдөлтэй дооч биш. Зүгээр л нөгөө хязгааргүй тоглоом гэд түрүүний хэлсэн шиг энэ тоглоомноос л хусагдчихгүйхэн шиг л олон жил тууштай л хийсний үр дүнд хар бүсийг авч байна. Тэгэхээр бид нар хэл сурахад одоо жишээ нь C1 төвшин рүү орно гэдэг чинь эсвэл C2 ч юм уу тийм мэрэгжлийн төвшин рүү орно гэдэг нь хар бүс авч байгаатай л адилхан гэсэн үг. Яг л энэ хорвоогийн хуулийн дагуу бид нар нөгөө 80% хусагдаад явна гэсэн үг. Тэгсээр хагаад үлдсэн 5% ч гэдэм үү үлдсэн хэдэн хувь нь C1 төвшнийг орох боломжтой болчихж байгаа.